Сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шуудан нэрлэгийн шинэхэн дугаар ороход бэлэн болоод байна. Эхнэрээ хамгийн сайн найздаа алдчихлаа. Өөрийн хэн болох, хэрхэн амьдарч байснаа мэдсэнгүй явсан цаг үе байж. Амьдралд хөл тавьж урагш тэмүүлж яваа жирийн л нэг залуу бий. Дөнгөж сургуулаа төгсөж байсан үеэр бид хүүхэдтэй болж бийж ажилд орж амьдрал тавтай морил залуу минь гээд угтан авлаа. Бүгд л анхных очоор ажилж тэр хүүхэдч тэр бүгд сонирхолтой. Дээрээс нь хурдцтай өнгөрч байлаа. Өдөр хоног сар сараар хүүхдийн тухай мэдлэг, ажлын тухай туршлага, хамт олон гэр бүл найз нөхөд бүгдийн талаарх харилцаа холбоо туршлагуудыг хуримтлуулж хүний мөн чанарыг таних мэдэж авч байлаа. Санхүүгийн асуудал энэ бол хамгийн том хуримтлуулах туршлага байв. Мэдээж ажилдаа болсон хүн цалинтай иймээж энэ бүгдийг хэрхэн зарцуулах вэ гэдгээс эхлээд бүгд туршлага бас сургамж болж эхэллээ дээ. Цалингаа 2 хувааж авна. Мэдээж би эхнэр хүүхэдтэй болсон учраас ар гэртээ зарцуулах мөнгө өөртөө зарцуулах буюу хоолнд, бензинд зарцуулдаг байлаа л да. Анхны ажил учраас туршлага авах нь чухал. Тиймээс цалин мэдээж бага. Дөнгөж төгссөн хүн тэгээд их нэртэй хүүхэдтэй болсон болохоор хүрэлцэхгүй тодорхой. Энэ бүгдэд ар гэр тус нэмэр болж байгаа тул таал амьдралд хүрэлцэнэ. Залуу улс учраас тустай гарч чадаагүй. Тиймдээж хадминдаа амьдардаг байлаа. Өргөн хүүхэдтэй гэд чадах ятгаараа л хичээн шүү дээ. Мэдээч хэрэг хамтын амьдралд саад бэрхшээлүүд их гарч ирнэ. Хүүхэдүүд нь гэр бүлийн маргаан, танаахан тийм, манаахан ийм гээд энэ бүгдээс үзэхэд нэгэнт гэр бүл болсон усуд бусдын үгээр яах ч юм бэ? Нэг зорилгын төлөө хамтдаа сайхан амьдрахын тулд эхлүүлсэн болохоор цаашаа л тэмүүлнэ. Иймэрхүү байдлаар жил сарууд өнгөрсөөр хүүхэд том болсоор эхнэр маань ажилд орох боллоо. 2 жил гэртээ байсан хүн чинь хамаг орчлонгоос тасарсан байгаа нь мэдээж. Ингээд л ажилд орж амьдралтай бас хөл нийлүүл алхаж эхэллээ. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол хэрэглээ өндөр байх нь зайлшгүй зүйл юм билээ л дээ. Мэдээж тэр нь гоо сайхан, хувцас, бусад хэрэглээгээд арай эрчүүдийг бодвол их тул цалингаа өөртөө их хөвчлэн зарцуулна. Хүүхэд том болсон учраас арай гайгүй. Хоол хүнс хувцас гээд хоёулаа ажилтаа болсон учраас санхүүгийн асуудал бага зэрэг дээрцсэн. Иймэрхүү байдлаар амьдрал үргэлжилсээр л хамт олон найз нөхөд гээд залуунаас үргэлжлээд идэг. Нэг мэдхний хүүхэд сургуульд орох болох нэ. Яав ийв гэдэл тус тааж гараагүй байдаг. Хоримтлуулсан мөнгөч байхгүй. Монголын нөхцөлд бол үнэхээр хэцүү юм байна лээ. Хэдийгээр би ажлаа сольж гайгүй цалинтай болсон ч гэлээ аж амьдрал эдийн засгийн хувьд хэрэглээний зардал их өндөр байсан учраас хоримтлуулах боломжгүй байлаа. Баяр ёслол төрсөн өдөр гээд сүүлийн жилүүдэд амьдралд стресс нэмэгдэж эхлэв. Сайхан амьдрнаа гэж авч суусан хүнээ сайхан амьдруулах гэж хичээж ирсэн. Эндээс амьдралын мөн чанараа залуу насны алдаагаа ухаарч эхэлсэн гэхүү дээ. Ажилдаа их анхаарч шинэ ажилд орсон тул туршлага хуримтлуулах болон тогтвортой ажлын байрандаа үлдэх гэж хэд их ажилласны улмаас ар гэртээ анхаарал хандуулах нь арай багассан. Энэ зүйлсийг хоорондоо ярилцаж байж л ойлголцож мэдсэн. Эмэгтэй хүн эмзэг байдаг, жижиг зүйлд чих баярлаж ач холбогдол өгдөг гэдгийг манай Монголын нөхцөлд ялангуяа бидний нийгэмд миний өссөн орчин тиймч нээлттэй биш байсан тул хэтэрхий бүрэг би дотгошоо учраас ийм байдалд орсон гэхүү дээ. Цаашдаа ийм зүйлс гарахгүй хичээж гэр бүлдээ цаг гаргах гэж мэрээжлээ да. Миний ажлын онцлог гэхүү дээ.
Зуны 3 сарын 2 сар нь гэртээ бараг үзэгдэхгүй. Хөдөө орон нутгаар хөвчлээ явна. Эндээс бас нэг том алдаа минь эхэлж байлаа. Манай хүн машин барьдаггүй байсан болохоор хамгийн ихтгэл найзыгаа гуйж эхнэр хүүхдээ даатгаж үлдээсэн юм. Орон нутагт томилолтоор ажиллаж дуусаад гэртээ гэр бүл дээрх хамгийн сайхан байдаг байсан. Ингээд амьдралдаа анх удаа шоконд орж утсан. Юунд яагаад гэж юу? Итгэж хүлээлгэсэн найз минь эхнэртэй минь хайр сэтгэлийн холбоотой болсон байлаа. Энэ бүгдийг эхний удаад сонсоод худлаа байгаасаа гэж бодож мэдсэн ч мдээгүй мэд чимээгүй л хэсэг явлаа. Нэг орой энэ бүгд үнэн болохыг эхнэрийнхээ утсанд мессеж ирэхэд нь санамсаргүй уншснаар баталгаажуулж авсан юм. Миний худлаа байгаасаа гэсэн зүйл үнэн болж хайрт минь сайхан амраарай гэсэн захиа миний сайн итгэлтэй гэж бодсон итгэлээ хүлээлгэсэн хүний дугаараас ирсэн байлаа. Хүний итгэл эндээс л ихэж алдардаг юм лээ. Ингээд нэг том алдаа хийснээ мэдэж яах гэж итгэж үлдээвдээ гэж боддөг юм байна. Бүх зүйлсийг мэдсэн би ярилцахыг хүссэн. Эртхэн ажлаа дараад эхнэр болон найзтайгаа хамт гуруулаа уулзахаар боллоо. Болсон бүх зүйлсийг бүгдийг нь мэдсэн гэдгээ хэлж, хүүхдийнхээ төлөө уучлж, уйлж би гуйлаа. Миний амьдрал ийм зүйл тохиолдож байгаад би итгэхгүй байгаач үнэхээр л ийм зүйл болчихсон. Тиймдээч би хүүгээ элэг бүтэн байлгамаар байна гэдгээ хэлээд зөндөө гуйлаа. Миний бодсон зүйлсийг худлаа гэж эхнэр хэлсэн боловч найз хэсэг чимээгүй сууж яснаа. Ингээд хоёулаа нааз байхаа болж байгаа юм байна те гэж байна. Энэ бүхний учрыг олох гэж эхнэртэйгээ ярилцаж үзэхэд чи хөдөө орон нутаг гэд ажиллаар явдаг тул халамж хайр дутсан тэр бүгдээс болж би их ганцаарцсан. Чи ажил гэд ажилдаа л их анхаар тавьдгаас энэ бүгд боллоо л гэж байна. Бодоод байхны нэрэл тийм зүйлс бас юм байна гэж бодоод би буцаад анхны шигээ байхыг хичээсэн. Гэхдээ хэсэг хугацаанд ганцаараа баймаар байна гэхэд нь боломжийг нь өгч гарч ороход нь тайвшрагдээ гэд явуулдаг байлаа. Дахиад нэг алдаа. Сэтгэл нь хөрсөн хүнд хизээж чиний өмнөх шигээ байх нь хамаагүй. Тэр тусмаа улам худал хуурмаг санагддаг юм байлээ. Надад хүүгээ чинь бодоод та хоёрын амьдралаас явлаа гэж хэлсэн найз маань түүнээс холдоогүйгээр барахгүй бүр улам дотн болсон байсныг бусад найзуудаас олж сонслоо. Ингээд би энэ хүнд боломж олгосон ч намайг биш юмаа гэхэд хүүхдээ бодоосай гэж мөн ч хүснэндээ. Даанч нэгэнт шийдсэн эмэгтэй хүн шийдвэр нь хизээж өөрчлөгддөггүй гэдгийг мэдэж авсан. Дахиад бүр том алдаа. Хүүгээ бодоод би ийм шийдвэр гаргаж байгаа. Гадагшаа явна, ирээдүйд хүүхдээ гадаадад боловсрал эзэмшүүлнэ гэсэн. Энэ бүгдийг нь зөвшөөрчихсөн. Гадагшаа эхлээд өөрөө яваад, буцаж ирээд хүүгээ аваад буцаад явна гэхээр нь мөн л зөвшөөрч явуулахар боллоо. Гол нь нөгөө залуугаас нөгөөч гэжтэй манай найзаас холбоо тасарсан гэсэн байсан. Гэхдээ үнэндээ огтхон ч хоромж холбоо тасраагүй байсан юм билээ л дээ. Энэ бүгдэд би 2 жил хүлээлт үүсгэж түүнийг уучлж ирсэн нь хамгийн их төвчээр хүлээдтэй хандах чадварыг надад өгсөн юм. Ингээд би харилцаагаа үнэхээр л дуусгахгүй болохгүй болсныг мэдсэн. Тийм болохоор огт холбоогүй байсан. Цаашдаа ч холбогдохгүй байхыг хүсэж байгаа. Гэхдээ хүүхдийн минь ээж болохоор хүүхдтэйгээ уцаар ярьдаг юм. Хамгийн их сэтгэл зовоож байгаа зүйл минь өдөр ирэх тусам хүүхэд маань ээж ирэхээр гуруулаа хамт амьдрнаа гэж ярьдаг боллоо.
Энэ бүгдэд би хариулт өгч чаддгүй тул ээжд нь үлдээл гэд ботоо сууж байна. Том болоод ойлгох болно миний хүү. Би хүүдээ маш их хайртай. Түшиж тулах аав нь байсаар байх болно. Сүүлд нь хэлэхэд энэ бүхэнд баярлалаа. Учир нь би одоо 27 настай залуу аав. Хүү маань 4 настай. Өдийг хүртэл зөндөө их туршлагыг хүчтэй, төвчээртэй байхыг сурч мэдэж авсан. Энэ бүгдийг чи болон найз гэж бодсон хүн та хоёр надад өгсөн. Болоод өнгөрсөн бүх зүйл хин нэгэнд буруу өгөх гэсэн биш, хинийхэн ч буруу байлаа гэсэн баярлаа гэж хэлээд насны залууд амьдралыг ойлгуулсанд гэмээр байна. Алдаа дутагдал ихтэй амьдрсан байж одоо зөндөө зүйлсийг мэддэг боллоо. Эмэгтэй хүний сэтгэлийг мэдэрч ойлгож авсан. Найз гэдэг хүн хүний мөн чанар ямар байдгийг мэдэж авлаа. Энэ бүгдийг ойлгуулж ухааруулсанд баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Эцэст нь та бүгдтэй хэлэхэд амьдралд баярлалаа, хүчтэй байгаарай гэд энэхүү цагтлаа дуусгая. Химээсэн байна. Тэгээд та хүний амьдралд юу эс тохиолдов дээ? Гендэж би, гондоош би гэдэг шиг аль аль талтаа л байдаг баг. Болох гээд хичээгээд яваад байгаа хүмүүс байхад болохгүй гэж цаашаа зүтгэдэг хүмүүс ч гэсэн байдаг. Гэрийн цагтлын эзэн маань бас сонсож байгаа. Та бүхэн маань өгөх зөвлөгөө байвал комент хэсэгт үлдээгээрэй. Энэ төргээд өнөөдрийнхээ дугаарыг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар эргэн байж та уулзцгаая. Түр баяртай.